За өнөөдрийн бичлэг дээр хэдүүлээ энэ 718-аар зур шатчсан байд ингэшнээс. Өөш тэрнээс өмнө giveaway ер нь ярих нь бол зүйтэй бах. За мөн зүүнний community-д зориулаад GG Drop-оос giveaway оруулж ирж байгаа. За тэр нь яадаг giveaway вэ гэхээр сайтн дээр бол ил ерөөсөө тавигдахгүй. GG Drop гэдэг сайт руу ороод giveaways руу орохоор миний giveaway ерөөсөө огт харагдахгүй байгаа. Тэгээд миний giveaways руу орохын тулд тусгай линкээр болно. Би танарт гоё үзүүл. YouTube руу ороод YouTube-ийн хамгийн сүүлд аплод хийгдсэн бичлэгэн дээр миний giveaway линк байж байгаа. За тэр линкээр дамжин ороод тэгэнгუთ giveaway by мөн зүнэ гэж байгаа. За ийм процесс гараад ирж байна. Тэрнийх нь энэ хутганы дээрээ дарангууд ингээд гараад ирнэ. За энэ гарч ирсэн дээр нь одоо миний нэрний баруун хэсэгт байгаа go гэдэг энэ товчлуурн дээр дараад за ингээд ерөнхийдөө бол чинь. За тэгэнгуутаа одоо хамгийн доод нь $5 депозит хийгээд giveaway-д оролцох боломжтой байгаа. Visa картаар Google Pay, Apple Pay, за тэгэнгуутаа скинээр хийж болно. За крипто валютаар хийж болно гэх мэтчлэнгээр ер нь бол дансаа цэнэглэх боломж бол маш өндөр байгаа. Тэгээ дээрээс нь мэдээж мөнзөнөөс промо код автоматар ашиглагдаж байгаа учраас 7% депозит бонус бас орно. Тэгээ giveaway-д оролцсон. Гэхдээ нэг юмыг анхаараарай. $5-аар олон удаа спамд гэж бол ерөөсөө бодож огт болохгүй. Яагаад вэ гэхээр нэг л удаа giveaway-д орно. Мэдээж $5-аас илүү цэнэглэлт хийснээр бас хожих магадлал төдий ч нэг ихснэ гэдгийг бас манайхан санаарай. Тэгээд яг одоогоор дөнгөж giveaway-д заяа 11 хүн оролцсон байгаа шүү. Та яараарай. Аашг. Тэгснэ юм хилжилжсэн аашаахгүй гэдэгстэй сүлдэнд. За $718. За би одоо гүйлэх Discord хамт байгаа найз нартай за ямар ч байсан мэдээж Safari SK хантаа задлж үзүүлнэ. Бүгдээрээ сайхан Safari SK хантны сайхан задлаа тэ. За энэ хайрцагтнууд нэгтгэд бэлэн болцсон. Тайм нь явцсан байгаа юм байна. Тэгэхээр Safari SK хант миний хамгийн задлах туртай хэсэг Shaman's Mask ийм гоё штэ бас. За хамгийн ихнийх за Yondo байна уу guys? 1 2 юм та. жоохон сонир ихэлчлээ дээ. Яа. Тарсаа. Энд дээр айгүй юу вэ? Харин тэгэл шүү дээ. За, нагсныг ууртаа уртаа дарсан. Бас сонио. Энэ уулан давгүй амжиллаа. Энэ унтсан бол болох байлаа. Энэ унтсан бол бүр амар хожоотой гарах байлаа. Ямар ч байсан $700 эдэн доллартай эхэллээ би чинь. Ямар ч байсан алдагдaltaал яваад байгаа юм байна. Бүр гойцоо. За байжаарай. За наачаа энэ дээр шүү дээ ингэж байгаа бол энэ дээр нэг дараа үзье. Амар онолт байна уу? Амар онолт байна уу? За байсан. Аргуугаас охинтон дээр болчлоо те. За ингэсэн $500 байгаа юм чинь. За ихтэй нэг кейс нэг юм чи дээ. За биш энэ $150 үржиж би энийг нээх шаардлагатай болох юм байна. За тэгэхээр $525 тайгаа юм чинь Platinum Knife case нэг нээчи. Энэ нь болохоор $499 нэг. За ийм өндөр юу байгаа. Ийм өндөр чанстай. Butterfly Doppler байна. Ultraviolet байна. За тэгээд үнэтэй утга гэх юм бол Butterfly Knife Slaughter байна. Tiger Tooth байна. Talon Knife Doppler байна. Marble Fade Bayonet M9 байна. Karambit Freehand байна. Их хэмжлэнгээр Apple болно. Боломжтой л байна. За 120 ороо. Butterfly ерөөхдөө нүд хайрл залуусаа. Нүд унгасч одоо зогцдог шүү. За болж шүү. Болцсон шүү guys. Болцсон шүү. Би тэгээ зарчихсан байна. Зарцсан. Би сая ингэчихсэн байхгүй. Хэрвээ ашигтай гар зэрэг шууд апгрейд гэж бодчихсон байхгүй юу? Нагсан нэг юм шүү дээ. Тэгэл. Одоо ингэ штэ guys. Одоо хэдүүлээ фриг нэ заяа. Фригээс хэдэн доллар олж болох юм хэдүүлээ зөв тооцъё заяа. Угаасаа ер нь байнга тэгдэг юм. За. Нөх дээр. За 7 цент. 70 цент. 0.7. Упс.
За 3.5 нийтдээ. За тань. Тийм ямар амар унд юм бэ наач. За ингээд ер нь за $5 гэж бодчихъя. $5. За голдноос бол унддаг шүү дээ болно. Оо. $6. Тэгээд 11.5. За нийтдээ 11.5. За би эндээс бол айгүй гоё унаад байна да. Ил унчих юм шиг дээ. Акас үгүй. Предатор. Улааж. Амлаа. Гэхдээ гайгүй хөө яг үндэ. Гэтэ харна юм. Одоо ингээ $20 аваатай болчихж штэ. За элит энчнээс бүр амар юм байна шүү. Дараагийн л ормоор унчих штэ. Яра. Нэг аввал бүр амар авах юм биш үү? За явсан. За алий. Апс. Алида. Апс. Өө зогсдог газар. Явлаа. Ээ. Аа. Ай зүгээр ядаж энд зогсч л та тэг Golden Coil дээр. За гэхдээ ингээд л ер нь бол $30 фригээс ингээд нийтдээ ер нь $30 болчихж байгаа. За буцаад хэдүүлээ мөнгөн дээр өрөөд ирсэн заяа. За тэгэхээр яах вэ гэхээр $700 дарах боломжтой кейс гэх юм бол за field test. За энд болохоор ийм айтнууд байгаа. За энэчнээс кейс харднууд факторны унах боломжтой харагдчихээн. Ер нь их дав. Оо, jet set гэнэ. Энэ арай 1630. Яа. Бас нэг годроос бас худрахаар харагдчихсан. Гол. Юу ч болсон бай. Юу ч болсон. Зогсоо. Оо, кейс хард. Nice. Ой, яа. Годруулцаа энэ. Наач. Энэ ямар юм уу? Battle Scar унчлаа. За яах вэ? Буцаал. Биш, Velvorn stat track юмсан. Velvorn юм байна. Stat track бол болж шүү дээ. Одоо энийг шууд одоо upgrade юм шүү дээ. Одоо upgrade шүү дээ. 1.5-аар хийнэ. 1.5-аар хийнэ. Баяд Canbit лоор энийг авчнаа. Энийг авнаа. Boys. Авнаа за ихтгэлтэй орсоо. За ихтгэлтэй шүү. Алдчихлаа шүү дээ. Шаасаа. Энийг буцааж болт юм уу биш үү? Йоош энэ бичлэгээ байж байгаараа шахах тий.